За дүүнраа. Ирв сайхан одоо Монголоос явлаа да. Жохон байж байгаад эргээд ирье дээ. Хаашаа явхаа дараа хэлье. За. Ирв сайхан энэ Монголын ухаан утаанаас залхаж дүүрлээ. Жохон гадаад явж юм үзэж нүд тайлчаад ирье дээ. За дүүнраа. Одоо онгоцоо хүлээгээд сууж байна. Анх удаа ингэж гадагшаа явж байгаа болохоор жаахан сонин мэдрэмжтэй байна шүү. Гэхдээ гоё ухаа гэж бодож байна. За дүүнраа. Ингээд онгоцсондоо суучлаа. Одоо удахгүй нисэх гэж байна. Жаахан догдолж байна шүү. Гэхдээ гоё аялал болно гэж найдаж байна. За дүүнраа. Ингээд сая буучлаа. Монголд утаан дунд бахаар хаа ингэж гарч нүд тайлах хэрэгтэй юм байна шүү. За дүүнраа. Энд чинь бүр өөр ертөнц байна шүү. За дүүнраа. Солонгос дэрвэл нэгийн анзаараараа энд хүмүүс маш цэвэрхэн дэг журамтай байдаг. Бас нийтийн газар чанга дуурч болдгоо шүү. Хүндэтгэлтэй байвал хүмүүс чамд бүр илүү сайхан хандна. За дүүнраа. Иймс гоё амьдрал байна да. За. Энэ жим чинь бүр өөр левел байна штэ. За дүүнраа. Хоолндоо одоо орж байна тэгээд сайхан идэж бод. Жаахан амрыг та. За дүүнраа. Энд чинь бүр галзуу газар байна шүү. Жинхэнэ амьдрал энд байна да. Хөөй. Байжи. Арай. Subscribe, like-а дараагүй үзээд байгаа юм биш үү? Дараарай миний хөөрхөн залуусаа. Ирүүс. За дүүнраа. Одоо жинхэнэ шоу эхэлж байна. Өөрийгөө барьж явах хэрэгтэй шүү. За дүүнраа. Жаахан хэтрүүлчлээ шүү. Одоо жаахан салхи аваад явчих та. Ирүүс. Йоо, за. Сая нэг залуутай зодтолдох чахлаа штэ. Муу хацаан ч харин юу те. Одоо нэг буудал болж хонондоо. Эн чи юу дуурайд байна? Чи гараад ирэх хөөе. Эн чин юу вэ? Йоо. Шөнчин айж онлоо штэ л. Новшгич. Сүнстэй буудалд ончлаа штэ. За хөөе. Энэ буудал чинь нэг л сонирн байна шүү. Шөнөжин нэг юм дуграад байлаа штэ. Юу болоод байгаа юм чинь? За одоо ирв сахан E-Mart руу явж байна. Одоо автобусын цухгаа явж байна. Тэгээд E-Mart дээр очиод уулзъя. За дүүнраа. Та нараас нэг асуулт асууя. Монголын хамгийн том дэлгүүр ямар дэлгүүр вэ? Доор комент хэсэгт бичээрэй. За дүүнраа. Одоо нэг ASMR хий гэж бодлаа. Баахан чипс, чихэр, ундаа аваад гоё идэж суужий да. Ирвс. За дүүнраар жижигхэн зөөлч гисэн хүнийг баярлуулдаг юм шүү. Та нар ч бас боломжтой үедээ бусдыг баярлуулж байгаарай. ASMR. За дүүнраа. Бичлэг таалагдсан бол лайк, subscribe дараад өгөөрэй. Part 4-ийг үзмээр байвал манайхан бичлэгээ дуустал нь үзээрэй.